Интернет хэрэглээ. Энэхүү судалгааны зорилго нь ангийн сурагчдын интернетийн хэрэглээний байдал, хэрэглээний хугацаа, хэрэглээний зорилго, хэрэгцээг хянаж чадаж байгаа эсэхийг тодорхойлох, улмаар хит их хэрэглэнээс урьдчилан сэргийлэх зөвлөмж боловсруулахад оршино. Сурагчдын интернет хэрэгтээ нөлөөлөл, түүнийг сайжруулах боломжууд. Сурагчдын интернет хэрэглээ. Энэхүү судалгааны зорилго нь сурагчдын интернет хэрэглээг судлах, түүний үр дүнг ойлгож зөвлөмж гаргах явдал юм. Цахим орчны нөлөөлөл. Өсвөр насныхан цахим орчинд үүсгэж буй нөлөөлөл нь тэдний хөгжил, зан төлөвт чухал нөлөө үзүүлдэг. Цахим хэрэглээг сайжруулах. Ирээдүйд цахим хэрэглээг сайжруулах боломжуудыг судлах нь сурагчдын амьдралд эерэг нөлөө үзүүлэх болно. Excel-ээр мэдээллийг боловсруулах ач тустай талууд. Мэдээллийг оруулах зохион байгуулах. Excel-д мэдээллийг оруулах зохион байгуулалт хийх нь мэдээллийг байгалаар хадгалах, боловсруулахад хэлбэршүүлдэг. График диаграм гаргах. Excel-д график болон диаграм гаргах нь мэдээллийг ойлгомжтой байдлаар харуулахад тусалдаг. Дүн шинжилгээ хийх. Excel-д дүн шинжилгээ хийх нь мэдээллийн утгыг тодорхойлох шийдвэр гаргахад тусалдаг. Үр дүнг харах. Excel-д боловсруулсан үр дүнг харах нь мэдээллийг ойлгоход дүгнэлт гаргахад чухал юм. Судалгааны хамрагчдын интернет ашигладаг цаг 40% нь 3-аас 4 цаг, 26% нь 1-ээс 2 цаг, 21% нь 5-аас 8 цаг, 13% нь 8-аас дээш цаг ашигладаг. Үүнээс харахад судалгааны хамрагчдын 40% нь 3-аас 4 цаг интернетийг ашигладаг гэдэг нь хүмүүс өдөрт дунджаар интернетийг зохистой байдлаар ашигладаг гэсэн үг юм. Интернет ашиглах төхөөрөмж нь дийлэнх хувь нь гар утас эдэлжсэн. Энэ хүмүүс өдөр тутамдаа гар утсыг ашигладаг болсон нь энэхүү судалгаанаас харагдаж байна. Интернет хэрэглээ нь хичээл цаад болдог гэсэн. 67% нь тийм, 7% нь үгүй, магадгүй гэсэн нь 26% байсан. Үүнээс үзэхэд интернет хэрэглээ нь тухайн хүүхдийн хичээл хийхээс явцад цаад болдог нь дийлэнх хувийг хамрана. Интернетийг юунд хамгийн их ашигладаг вэ? Судалгааны хамрагчдын 44% нь хичээл хийж харилцсан. Үүнээс харахад хүүхдүүд интернетийг голцоо хичээл ашиглах гэж хэрэглэдэг. Интернет хэрэглээгээ зохицуулах гэж хичээдгүү. 71% нь тийм гэж хариулсан. Үүнээс харахад сурагчид хэдийн интернетийг их хэрэглэж байгаа ч гэсэн түүнийгээ зохицуулах гэж өөрийн байгаа чинээрээ хичээдэг гэсэн үг. Интернет хэрэглээний тухай мэдээлэл. Интернет хэрэглээний үндсэн ойлголт. Интернет хэрэглээ гэдэг нь хүмүүс болон байгууллагууд интернетийг өдөр тутмын амьдралдаа болон ажлын үйл ажиллагаандаа хэрхэн ашиглаж байгааг илэрхийлдэг өргөн хүрээтэй ойлголт юм. Интернет хэрэглээ дотор нь 3 ангилалтай хувийн хэрэглээ, сургалт болон боловсрол болон ажлын болон бизнесийн хэрэглээ гэж ангилдаг. Хувийн хэрэглээ нь болохоор харилцаа холбоо, Facebook, Instagram, TikTok, email, Messenger гэхэд олон нийтийн сүлжээр дэмжиж хүмүүс хоорондоо харилцдаг. Мэдээлэл авах. Хүмүүс өдөр тутмын мэдээлэл, цаг агаар, боловсролын болон эрүүл мэндийн мэдээллийг интернетээс авдаг. Зугаац ингээл YouTube, Netflix, тоглоом, дуу хөгжим гэх зүйлээс зугаацгаж авдаг мэдээлэл. 2. Сургалт болон боловсрол. Онлайн хичээлүүд, сургалтын платформуд, Хан Academy, Coursera, Udemy гэх мэт ашиглан өөрийгөө хөгжүүлэх талаар ашигладаг хэрэглээ. 3. Ажлын болон бизнесийн хэрэглээ. Email, онлайн хурлын програмууд ашиглан ажил хэргийн харилцаа хийх, интернет худалдаа, цахим банк, маркетинг хийхээр ашигладаг. Судалгааны дүгнэлт. Судалгаанд оролцогчдын дийлэнх нь өдөрт 3-аас 4 цагаас дээш хугацаанд интернет хэрэглэж, үүнийгээ голчлон гар утсаар ашиглаж байна. Түүнчлэн энэ хэрэглээ нь ихэнх тохиолдолд хичээл цаад болдог гэж үздэг нь сурагчдын суралцах үр дүн сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй болохыг харуулж байна. Иймээс интернет хэрэглээг хянах, зөв ашиглах талаар зөвлөн сургалт шаардлагатай гэж үзэж байна. Интернет хэрэглээ зохистой болгох зөвлөгөө. 1. Хугацааг хязгаарлах. Өдөрт интернет ашиглах тодорхой цагийн хязгаартай болгох. Жишээ нь 2-3 цаг өдөрт тэдгээр сэдвийн хооронд ашиглаа гэх мэтээр цагийн хуваарийг гаргаж хичээлийн болон амралт интернет ашиглалтын тэнцвэрийг хадгалах. 2. Зориултын бус хэрэглэнээс зайлсхийх. Интернетийг судалгаа хийх, хичээл, мэдээ унших зэрэг бүтээл зорилгоор ашиглах. 3. Цахим хэрэглээний талаар мэдлэгтэй байх. Цахим хамаарал, унтлагын хэмнэл алдагдах, анхаарал төлөвлөх, багасгах зэрэг сөрөг үр дагавруудыг ойлгож мэдэх. Эерэг хэрэглээний сургалт, клуб, лекцэд оролцох. 4. Орлуулах үйл ажиллагаа олох.
Спорт, ном унших, найз нөхдөдөө уулзах зэрэг интернетээс гадуур хобби хөшөглөх энэ интернет хэрэглээг бууруулахад байгалийн шийдэл болж болно.